За энэ твийн мэдээ танд шууд хүрч байна. Дараагийн мэдээлэл олон улсын судалгаагаар хэмнэл оюун ухааны ур чадвартай ажилтнууд энгийн ажилтнаас 62% илүү цалин авч байна. Тэгвэл Монголд хэмнэл оюун ухааны чадвартай ажилтны бүтээмж энгийн ажилтнаас 2-3 дахин их, цалин 1.8-аас 3 дахин өндөр байна. Техник технологи хөгжснөөр хэмнэл оюун ухааны чадвар бүхий л мэрэгжилж шаардлагатай болж байгаа. За олон улсад хэмнэл оюун ухааны чадвартай ажилтнуудын цалин өнгөрсөн 2025 оныхоос 42% өсжээ. Манай улсын хувьд хэмнэл оюун ухааныг ашиглах нь нэмэгдсэн идэж олон улстай харьцуулахад бага байгаамаа. Монгол болохоор яг AI-г түлхүү ашигласан ажлын байран дээр илүү чадварыг үнэлж цалин өсний зөрүү бас гарч ирж байгаа хандлагаас байгаа. Жишээлбэл яг мэдээлэл технологийн салбар дээр хараад үзэнгүүт AI-г ашигладаг дундаж ур чадвартай инженер хүн бол бусад зах зээл дээрх цалингаас 20-25% бол илүү цалин авах үйс бас боломж бүрдээд байна. Мэдээлэл технологийн салбараас гадна болохоор бусад салбарын аж ахуй нэгжүүд дээр бол хараахан бүрэн шилжсэн гэж бол хэлж чадахгүй. Яг тэгэхээр байгууллагаараа албан ёсны стандарт гаргаж нэвтрүүлэх тэр тус ажлын байрны процедурт оруулах гэх мэтгээд ийм шинжилгээнүүд дөнгөж эхэлж байгаа байдал харагдаж байгаа. Хэмнэл оюун ухаан ажлын байрыг булаах үе гэх айдас нийгэмд байдаг. За тэгвэл дэлхий дээр 30 сая мэргэжил байдаг гэх судалгаа байна. Хэмнэл оюун ухаан нэвтэрснээр Мета компани л гэхэд 8,000 ажлын байрыг цомгтгож 5,000 байрын бүтцийг шинжилсэн байна. Мөн хэмнэл оюун ухаан хөгжснөөр дэлхийд даяар 76,000 ажлын байр үгүй болжээ. Энэ мэт зарим мэргэжил устгаж шинэ мэргэжлүүд үүнийг даган өсөж 78 сая мэргэжил бий болох судалгаа гарсан байна. Англи хэл шаарддаг боллоо, хэмнэл оюун ухааны чадвар шаарддаг боллоо, хэрэглээ шаарддаг боллоо. Ингээд ирэхээр цалингийн өсөлтүүд шууд нэмэгдээ гараад байна. Яагаад гэвэл энэ өөрөө дагуулад гүйцэтгэл бүтээмжийг нэмэгдүүлэх. Тэр гүйцэтгэл бүтээмжийг ажлын байран дээр ажилтан нэмэгдүүлж чадах юм бол байгууллагт value add гэж ярьдаг үнд зүйлсийг нэмэгдүүлэх, тэгээд байгууллагын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх энэ чиглэл рүү ер нь хүний нөөцийн менежментийн бодлогочийг хандлах чиглэлтэй болсон байна. Олон улсад мэдээлэл технологи, медиа салбар, өгөгдлийн шинжээч, нэгтлэн бодогч нар хэмнэл оюун ухаанд ажлын байраа алдаж байна. Иймээс ч нэгтлэн бодогчоор мэргэжилтэн бэлтгэхгүй байгаа бол Монголд нэгтлэн бодогч эрэлттэй хэвээр байгаамаа. Харин иргэдийн хувьд хэмнэл оюун ухааныг дараах байдлаар ашиглаж байна. PPT бэлтгэээс ахвал мэдээлэлтэй цуглуулах тал ер нь бүгдийг л ашигладаг та. Бүтээмжийг хэр нэмдэг вэ? Яг ажлын бүтээмжийг бол нэмэн. Ер нь айгүй хэрэгтэй шүү дээ. Тэгэл мэдгүй зүйлээ асуувал хичээлдээ бас яг хослуулаад тааруулаад арчлал зүгээр хаа. Гэтэ бүр 100% хэмнэл оюун ухааныг яаж зөв гэж бодохгүй. Хөгжиж байгаа улсуудад хэмнэл оюун ухааны нөлөө 40% байгаа бол хөгжингүй орнуудад 60% байна. Зангимен жилд 250-аас 260 мянган ажлын байрны захиалга авдгаас 20% нь дижитал ур чадвар шаарддаг. Мөн ажил олгогчдын 85% нь харилцаа, хандлага, зөөлөн ур чадварыг илүүдүүлсэн хэвээр байна.